Одоо цалинтай ажил эхлэегүй байгаа ч өмнө эхэлжсэн юм 6 дээр X тэгээ 7 асуугаа явах хэрэгтэй. 7 асуултын асуулт хийх хэрэгтэй. Гэтэл 6 дугаар асуултын дээр тухайн хариулт явуулсан бол энэ асуулт асуултаа ноотоор гэсэн багхгүй юм. Тийм учраас ихэр зүйлээр анхаарах шаардлагатай. Тэгвэл за эсрэг асуултууд байгаа нэг асуулт байгаа юм. Цалинтай ажил эрхэлж байгаагүй юм бол 14 дугаар асуулт нь манай бүр хашаад асуух юм шүү дээ. Бүгд нэг тийм 5 дугаар хүн 5 дахь хүнээсээ би судалгаа аваад 5 дахь хүн маань цалинтай ажил хийж үзээгүй одоо нэг хүн байдаг юм бол одоо энэ цалингийн тухай мэдээд асуухгүй шууд 14 хүний хот судалгаа авах юм шүү дээ. Та гэлсэн үү гэж асуух. За эдгээр их анхаараа 5 дугаар цалинтай ажил хийж байгаагүй гэсэн хүн авсан зүйл 5 дугаар хүнийхээ бүх 7-оос 14 бүх мэдээлэл X гэмээр яваад байгаа юм шүү дээ. Асуулт. За хариулт болсон бол 98 хариулт чадвар бол 9 гэж сонгох юм байна. Өмнөх эсвүүдийн асуултуудад хариулт чадаагүй гэвэл 8 хариулт асуултсан гэх юм бол 10 гэж хэлбэр кодоор явуулсан бол зарим асуулт өөр байгаа гэдэг анзаарах хэрэгтэй. Хариулт чадаагүй болчихсон зүйл 98 90 хариултаас асуултсан гэх юм бол 98 өөр байх юм шүү дээ. Автоматар чиглэсэн тохиолдолд хариулт чадаагүй нь 98 гэж авчих гэж байна. Тэгэхээр өөр байх юм шүү дээ.